За энд зөв 6 өнцөгтэй бүхэл дүрсийг бүхэлд нь ягаан өнгөөр бодсон байна тийм ээ. Тиймээс энэ нь нэг бүхлийг илэрхийлнэ. За нэг бүхлийг бодсон байна. За одоо миний асуулт бол эдгээр дүрснүүдийн аль нь 3-ны 2 хэсэг нь будагдсан байна вэ? За бидний зорилго бол 3-ны 2 хэсэг нь будагдсан зөв 6 өнцөгтийг олно гэсэн үг. За бичлэгээ төр зогсоё. За тэгэхээр ийм 5 дүрс өгөгдсөн үед 3-ны 2 хэсэг нь будагдсан дүрсийг олж тодорхойлно гэсэн үг. За бүгдээрээ хамтдаа хийцгээе. 3-ны 1 гэж ямар хэмжээ вэ? За бидэнд 3-ны 2 байна. 3-ны 2 3 тэнцүү хэсэгт хуваана гэж яг яахыг хэлэх юм бэ ер нь? Тэгэхээр би энд зөв 6 өнцөгт зуръя. Би үнийг тэгээд 3 тэнцүү хэсэгт хуваана. За 3 тэнцүү хэсэгт хуваах гэж байгаа. Энэ цэг бол энэхүү зөв 6 өнцөгтийн төв цэг нь. За 6 өнцөгтийн 3 тэнцүү хэсгүүдийн нэг нь энд байна. За ингээд зураас сурах юм бол 3 тэнцүү хэсэгт хуваана. 1 2 3. За ингэж хуваах нь хамгийн амархан юм байна. Тэгэхээр энэ яг 3 хэмжээст куб шиг харагдаж байна тийм ээ. Гэхдээ энэ бол бидний зорилго биш. Бидний зорилго бол 6 өнцөгт дүрс зурахт байгаа. За энэ болгоныг 3-ны 1 гэж тэмдэглэе. 3-ны 1, 3-ны 1, 3-ны 1. За бидний олох зүйл бол 3-ны 2 хэмжээтэй будагдсан дүрсийг олох гэж байгаа. За 3-ны 1 хэсгээс 2-ыг нь авна гэсэн үг. За зарим хэсгийг арилгая. Би энэ 3-ны 1 хэсгийн 1-ийг нь будъя. За дахиад 1 хэсгийг нь будъя. Ингээд сая зурсан 6 талтын 3-ны 2-ыг нь будлаа. За энэ 6 өнцөгтийг 3 тэнцүү хэсэгт хуваасан бол өмнө нь байсан 6 өнцөгт нь 6 тэнцүү хэсэгт хуваасан байна. За эдгээр 6 өнцөгтүүд бүгд 1, 2, 3, 4, 5, 6 тэнцүү хэсгүүдэд хуваагдсан байна. 6 тэнцүү хэсэгт. За 3-ны 2-ыг гаргахын тулд эдгээр 6-ны 1 хэсгүүдийн хэдэн будагдсан байх ёстой вэ? За энд санаа зовох шаардлагагүй гэж хэлмээр байна. Бидний хийх зүйл бол энэ дүрсийг дахин зурж эсвэл энд ингэж зураад 3 тэнцүү хэсэгт хуваахын оронд 6 тэнцүү хэсэгт хувааж болно. За тэгэхээр хэрхэн хуваах вэ? 3 тэнцүү хэсэг бүрийг авч тус бүр нь 2 тэнцүү хэсэгт хувааж болно. Тиймээс энд байгаа хэсгийг 2 тэнцүү хэсэгт хувааж болно гэсэн үг. За энийг бас мөн 2 тэнцүү хэсэгт хуваая. Бас энийг ингээд 2 тэнцүү хэсэгт хуваая. За өмнө нь 3 тэнцүү хэсэгт хуваасан байсан. Одоо тэгэхээр хэсэг бүр нь дахин 2 тэнцүү хэсэгт хуваагдсан байна. За тиймээс нийт 6 тэнцүү хэсэгтэй боллоо. За 6 тэнцүү хэсэг буюу 6-ны 1 хэмжээтэй хэсэгтэй боллоо гэсэн үг. За 3-ны 2-ыг хичнээн 6-ны 1-ээр илэрхийлж болох вэ гэдгийг асуумаар байна. За будсан хэмжээ бол өөрчлөгдөөгүй. Энд 1, 2, 3, 4 6-ны 1 байна. Тиймээс 6-ны 4 гэдэг бол 3-ны 2-тай тэнцүү. 6 тэнцүү хэсгээс 4-ийг авна гэдэг нь 3 тэнцүү хэсгээс 2-ыг авахтай адилхан. За энийг өөр аргаар бас бодж болно. Энэ 6 өнцөгтийн 3-ны 2-ыг бодсон байна. За харцгаая. Энд 1 байна. Өөр өнгөөр бичиж л дээ. За арай тодоор бичье. Энд 6-аас 1, 2, 3, 4 хэсгийг бодсон байна. За 6-ны 4 бол 3-ны 2-тай тэнцүү. Тиймээс энэ бол 3-ны 2. За энэ хэсгийн 6-ны 2-ыг л бодсон байна. Энэ тэгэхээр 6-ны 4 биш. Тэгэхээр 3-ны 2 ч биш. За бидний зорилт бол 3-ны 2 тийм ээ. Энэ бол 1, 2, 3, 4. 4 ширхэг 6-ны 1-ийг будсан байна. Тиймээс энэ бол 3-ны 2. За иймээс үүнийг дөрвөлжнээр хүрээлье. Харин энэ 6-аас 1, 2, 3, 4 хэсгийг будсан байна. Тэгэхээр энэ нь 6-ны 4 буюу 3-ны 2-тай тэнцүү. За ингээд болчихлоо.